Сайн байцгаана уу? Омё Kids Club-ийн маань шинэ үе сургуультай танилцахаар хүрэлцэн ирээд байна. Шинэ үе сургууль маань натурын зам дагуу байрладаг. Шинэ Шангрила харагдчихээн. За сургууль маань яг одоогоор өргөтгөлийн барилга бариад үйл ажиллагаагаа тэлж байгаа юм байна. Гаднаас нь харахад яг том сургууль гэдэг нь нэгдэхгүй байгаа боловч дотор нь ороод үзэхээр их олон танхимтай том сургууль байна. 1200 сурагчтай юм байна. За тэгээ бүгдөө орж танилцгаая. Сайн байна уу? Бид нарт сургуулаа танилцуулах гэж байгаад их баярлалаа. Тэгээ юуны өмнө өөрийгөө бидэнд танилцуулахгүй. За баярлалаа. Маань сургуультай танилцах гэж ирсэн. Тавтай морил гэж хэлээ. Намайг Эдэр Жахлан гэдэг шинэ үе сургуулийн IB математикийн багш байна. Ингээ өнөөдөр та бүхэнд сургуулаа танилцуулахаар энд ирсэн байна. За бид маань сургуулийн үүдний хэсэгт байна. За энд маань сургуулийн нийт хамт олон багш нарын танилцуулгууд одоогоор 80 гаруй багштай нийт 48 бүлэг хичээлж байна. 1-ээс 12 дугаар анги. За Сургууль маань анх хэдэн онд байгуулагдсан бэлээ? 2003 онд. Одоо энэ жил бол ингээд 17 дахь жилээ дуусч байна уу тийм ээ. За ийм байна. Монгол улсын ардын багш МАМ-ийн үүсгэн байгуулсан шинэ сургууль. МАМ багш чинь математикаараа их алдартай багш байгаа. Тэгэхээр хүмүүс шинэ үе гэхээр математикийн сургууль гэж боддог гэж магадгүй те. Ер нь манай сургууль яг ямар онцлогтой үйл ажиллагааных нь яг чиглэл гэх юм уу, алсынхаараа тэр бодлого нь ер нь юу ах вэ? Тэгэлгүй яг математикийн багш тэр чухалаараа манай сургууль өөрөө математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургуультай гэж явдаг. Нэгдүгээр ангиасаа эхлээд ерөнхийдөө бусад улсын стандарт дээр гүнзгий нэмэх хөтөлбөртэйгээр явцдаг байгаа англи хэл математик нь. Тэгэхээр энэгээр бас устдаас онцлог давуу талтай байдаг. За энэ манай сургуулийн алдрын булан. За энд нэг юм хэлэхэд Монгол улсын хэмжээнд улсын тэргүүний хувийн сургууль ганцхан байдаг. Тэгээ манай шинэ үе сургууль улсын тэргүүний цор ганц бөгөөд одоо сүүлийн гэдэг юм. Хувийн сургууль болсон байна. Энэ улсын тэргүүний гэдэг нь юу? Жил одоо хэдэн жилд нэг удаа шалгаруулдаг гэдэг юм уу? Тийм байгаа юу? Одоо нэг шинжилсэн журмаар энэ чинь нөгөө өөрчлөгдчихөөр өмнө нь өгдөггүй байж байгаад нэг хамгийн сүүлийн шалгуур одоо энэ чинь хэдэн он зааж хараад 2018 оны 10 сар багш нарын баярын өдөр. Тийм төрийн бус өмчийн шилдэг сургууль одоо нөгөө улсын тэргүүн гэдэг нөгөө яамнаас тусгай шалгуурын дагуу авдаг л да энэ дээр. Тэгээ одоо нөгөө цор ганц тийм сургууль байж байгаа. За спортын юмнууд бол бас маш их байдаг. Манайх ч бас их спортлог сургууль гэж. Техникэлтэй бас танигдсан л да спортоор бол багш нар сурагчтай. За бүгдээрээ төгсөгчд маань ер нь хэдэн оноос эхлээд яг төгсөгчд төгсөд эхэлсэн ба? Анхны жилдээ төгсөгчтэй 2003 онд. Шууд 2-3 оноос хойш тий жил болгон төгсөгч байгаа юм шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр одоо энэ жил 17 дахь төгсөлт болж байна уу? За бүгдээр манай урлаг заалтаа орж танилцъя. Одоо нөгөө манай шинэ өргөтгөл баригдаад өргөтгөлийн бас нөгөө ширээ сандлуудыг бас энд хураачихсан байгаа юм. Тэгээ ерөнхий бүтцтэй танилцчих тийм ээ. За. Яа ингээд. Тайз байна тийм. Энд тайзтай дуу хөгжмийн хичээлүүд маань бүгд урлаг зааланда явцдаг байгаа. Урлагийн зааланд бол одоо морин хуур, төгөлдөр, бүжгийн гэсэн дугуулангууд хичээлдэг байгаа. Дуу хөгжмийн 3 багштай. За тэгээ урлагийн дуу хөгжмийн бүх хичээлүүд эндээ яг нөгөө танхимын журмаар явцдаг учраас сурагчид бас нөгөө орчин илүү сайн бүрдээд давуу тал болдог. Одоо ингээд дугуулан гэж нэгэнт ярьсан юм чинь ер нь дугуулангууд ямар дугуулан шинэ сургууль байдаг вэ? За урлаг дээр бол сая хэлсэн те. Морин уур, төгөлдөр уур, бүжиг. За дээрээс нь шатар, уран зураг. гэх юм. Тэгээд дугуйлангууд нь сургалтынхаа төлбөрт орсон байдаг гоо.
зарим нь одоо жишээ нөгөө яалчгүй төгөлдөр хуур, морин уур те бүжиг энэ бол одоо яг нөгөө дуу хөгжмийн багшийн нөгөө сонгосон мэрэгчсэн талаас нь арай өөр болчихсон ийм юмуд бол бид нар гаднаас тусгай яг мэрэгжлийн өндөр ур чадвартай багшийг гэрээтэй эцэг хүүхдэд тохирсон гэрээгээр бас нэг тийм тодорхой хэмжээний одоо гадуур байдаг дугуулангуудаа самтах гэсэн үг. Тийм журмаар хичээлдэг байна. За. Нөгөө уран зураг нөгөө багш мэрэгжлийн багш нарын орж болох үс дугуулангууд гэж байгаа шүү дээ. Тэд нар нь бол өнгөө. Тийм. Сонгон дугуулангууд нь одоо сакс волейболын секцүүд ч юм уу те. Тэд нар нь бол бүгд өнгөө болчтой. Тийм ба. 1-2 дугаар ангийн сурагчид зориулсан спорт зал яг тэдний хэмжээнд нь таарсан одоо илүү тийм чөлөөтэй хөдлөх зорилготой ахлахангуудаас нь ялгаж өгөх гэж бусд нь хийж өгсөн юм спорт зал байгаа. За ааш орж үзье. 1-2 дугаар ангийн нөгөө биеийн тамирын хичээл нь илүү нөгөө хөдөлгөөний эвсэл гимнастик талтай байдаг учраас биеийн тамирын багш нар маань яг эндээ сурагчдын хөдөлгөөний эвсэлжүүлэх те. Тэгэхээр сургууль маань 2 биеийн тамирын заалтай гэсэн үг байна. Тэгсэн үг. Одоо ахлах ангид зориулсан спортын зал нь тустай байдаг. За бүгдээр тэр зал руу орж байна. За энэ манай сургуулийн ахлах ангийн спорт залны үүдний хэсэгт ирчихсэн байна. За энэ бас ингээд сурагчдыг бас сонирхлыг төрүүлэх гүйдэлтийн зам шиг байна. Нөгөө нэгдүгээр ангиас англи хэл үзчихдэг болохоор тэрөө ингээд самбарууд маань англи хэл хөвчлэн голдоо байт юм тий. Хүүхдүүд англи хэлтэй ер нь бол чөлөөтэй ойлголцчихдаг. За ер нь тий одоо уншихын хувьд бол одоо жишээ нэгдүгээр ангийн хүүхдүүд яг монгол хэлтэй адилхан зүг уншаад явчихна. Тийм учраас ерөнхийдөө дээрэс манайх нөгөө ахлахангидаа олон улсын хөтөлбөрт суурилсан сургууль учраас одоо ер нь айл болох юмнуудаа танилцуулгуудаа англиар бас хийдэг баг самбаруудыг. За энэ манай ахлахангийн спорт зал ингээд одоогоор засвар хийгээд будсан байгаа учраас яг дотроос нь орж бичлэг хийх боломжгүй байгаа юм байна. Бүгдөө энэ шилний гарнаас орчих. За энэ манай сургуулийн номын сан. За яг одоогоор бол одоо шинэ байрны өргөтгөлд одоо энэс 2 дахин томорчихсан номын сан ашиглалтанд ороход бэлэн болчиход номнуудаа зөөхөх гээд хураачихсан байна. За энд бол одоо сурагчид хичээлийн бус цагаараа орж ирж номоо уншина, хичээлээ давталгаа хийн те хөгжүүлэх өөрөө хөгжүүл биедан суралцах төв байж байгаа. За энэ ардаа бас нөгөө нэг чимээг өрөөтэй. Чимээг уншлахын өрөөтэй. За энд бол сурагчид бас их дуртай байдаг. Яг нөгөө ингээд гой төвлөрч хийх гээд. Нааталтаа бол яг ердийн цагаар бол одоо ийм намуухан хөгжим тавиад те. Энэ бол байнгын тийм үйл ажиллагаатай гэж. Бага ангийн хүүхдүүд номын санд орж ирэхээр илүү их ингээд чимээтэй байдаг штеп. Тэгэхээр том ахлах ангиас бага ангийн хүүхдүүдийг ингээд жоох ингээд салгах маягаар ч юм уу тийм юу байдгүй цагийн хуваар ч юм уу зөрүүлэх тохиолдол. За цагийн хуваарийн хувьд бол яг хөө тэрэн дээр бол яг ингээд нөө ялгадгүй ч гэсэн 1-2 дугаар анги бол тэр дээр үдээс өмнө орчдөг эндээ. Өглөө бүр орчихно гэсэн үг шүү дээ. Ахлахангийн яг нөгөө нэг төвлөрч их шаардлагатай сурагчид нь одоо нөгөө чимээг өрөөнд ороод хэлж болно. Бусад сурагчид бол гэхдээ учиргүй яг нэг тийм нийтийн номын сан шиг байдаггүй маа. Айгүй гоё ингээд нөгөө ном уншаа сууж байгаа хүмүүс чинь те. Цаанаасаа өөрөө төвлөрөө соёлон суудсан те. Тэгэхээр тэр тал дээр бол одоо нэг асуудал байхгүй болохоор. За. Энүүгээр ингээд тавиуртай зөндөө номнууд байна. Тэгээ шинэ танхимд орж байгаа юм байна. Одоо шинэ номын сан руугаа зөөчнө. Ерөнхийдөө бүх юм хураагаа бэлтгэсэн байх шиг. За. Маа сургуулийн цайны газар. Гэхдээ одоо дахиад өргөтгөлд одоо ийшээгээ ингээд уртсгаад нийлж байгаа. Цайны газар маань одоо дахиад ийм 2 дахин том болно гэсэн үг. Зөв. Манай одоо өргөтгөл ахлах сургуулийн өргөтгөл чи яг энд байрлаж байгаа юм шүү дээ. Тий, одоо өргөтгөлдөө манай ахлах сургууль ороод эндээ бага дунд сургууль нь үлдэх байхгүй. За энэ цайны газрын хэсэг. Тэгээд энэ цайны газарт хүүхдүүд өдөрт хэдэн удаа хоол идэх үү?
одоо хоол идэх вэ? Тийм ингээд зарим сургууль ингэдэм юм байна л да. Өглөөний цайгаа өдөр иддэг ч гэдэг юм уу тий. Эсвэл зарим бага ангиуд нь оройныхоо хоолыг хүртэл иддэг сургуулиуд байд юм байна. Тэгэхээр яг нөгөө үндсэн хичээлийнхаа хуваарийн дагуу өдөрт нэг удаа хоол иддэггүй эсвэл тэрнээс олон орж ирд юм болов. За тэр бол чөлөөтэй. Манайх нөгөө чөлөөтэй байхгүй. Зөв. Хүүхдүүд өөрсдөө хүссэн үедээ ороо. Хөдлөд. Бага ангийн хувьд бол нөгөө үдийн цайтай. Үдийн хоолтой, өдөр болгон хоолтой. Тий. Ахлах дунд ангийн сурагчдын хувьд бол чөлөөтэй. Хүссэн үедээ өөрсдөө орж ирээд үйлчлүүлэх боломжтой. Зөв. Манай хичээл ер нь өглөө хэдэн цагаас хэдэн цаг хүртэл ордог вэ? 8 цагаас эхлээд 1-2 дугаар ангиас бусна. Тэгээд ерөнхийдөө одоо хамгийн их судлагдсан хичээлтэй анги чинь 8-9 дугаар анги. 8-9 дугаар ангийн хувьд бол 2:30 ихэд харж байна сүүлийн цагт. За тэгээд цаашаага нөгөө сонгон суралцах давтлага хичээлүүддээ суралцаад үндсэндээ 4 хүүхэд маань сургуулийн үйл ажиллагаа үндсэн үйл ажиллагаа дуусчихж байгаа. Тий. Бага ангийн 1-2 дугаар ангийг бол өвдөөс хойш тавьдаг нөгөө насны онцлогтой холбоотой ядрах бүгд ч өглөө эрт босоход ядардаг. Тий. Тэгээ одоо шинэ өргөтгөл орсны дараа бол бас нөгөө судалгаа явьж байгаа. Нэг өглөөний анги нээх талаар тий. Тэр бол нөгөө эцэг эхүүдийн сонголт дээр суурилж хэрвээ бүгд өдөр оруулаад. Гэхдээ эцэгүүд ер нь ихэнх нь өдөр оруулах их дуртай байдаг. 1-2 дугаар. Ядраад байдаг. Тэгэхээр одоо ингээ өргөтгөл баригдаад ер нь сургууль бол ээлжгүй байх юм байна тийм үү? Тий, нэг ээлжинд орчих бүгд. Одоо шинэ өргөтгөл орсон бол 48 бүлэг яг нэг цуг хичээл нь өдөр орж байгаа бага ангийн хувьд манай өдөр хэмжүүлэхтэй өөр дээрээ. Тэгэхээр зарим эцэг эхүүд нь бол авчраа өгчдөг. Тэндээсээ хоолоо идээд хичээлдээ ороод унтж амар авчдаг. Өдөр хичээлдээ өгтүүд өглөө ирээд тий байж байгаад өдөр хичээлдээ ороод орой тэгээ хав ээж нь ажиллаа тараад авчдаг. Тэгсэн үг. Өглөө хичээлдээ 3-4 дугаар ангийн хүүхдүүд нь өдөр хэмжүүлэхтэй ингээд зөрөө авчдаг. За энэ манай биологийн лаборатори. Гэрлээс. За 18 онд манай сургууль нөгөө IB олон улсын хөтөлбөр авах гээд яг тэгээ нөгөө олон улсын шаардлагын дагуу энэ лабораторийг байгуулсан байна. Яг нөгөө өгөгдсөн зөвлөмжийн дагуу. Тэгээшээ. За энэ ширээнүүдийн тавцангууд бол нөгөө галд бодсон төсвөртэй. Тийм хугарч ядаггүй тийм тавцангуудаар хийгдсэн. За энэ ард нөгөө хадгалах шүүгэнүүд нь байж биологийн кабинет тийм. Энэ бас зориулалтын шүүгээ гэдэг тийм ээ. Тий. За энэ ардаа багшийн нөгөө онцгой бодисуудаа хадгалдаг тий. Арын багшийн өөрийн лаборанатын өргөн байна. За энэ одоо ялангуяа энэ сайенсийн лабораториуд тавигддаг одоо нүд угаагч тий. Хүүхдүүд бодистой ашиглаж авах үед гიშгэнүүдээ гочин эндээ угаалт ууртай. За биологийн лаборатори бодлоо. Одоо дараагийн лаборатори бол химийн лаборатори. За энэ маань нөгөө сурагчдын локрууд байгаа харж байгаа тийм. Анги болгон сурагчийнхаа тоогоор ингээ локруудаа өөрөө эндээ хувцас солиод кабинетд бол ямар нэг нөгөө гадны хувцастай нэвтрэхгүй. Эрүүл аюулгүй байдлын улмаас эцэг эхүүдийг бас нөгөө гадны хувцастай оруулдаггүй байгаа. Гутлаа солидог уу? Гутлыг заавал солино. Ялангуяа. За Манна. За энэ хими лаборатори байж байна. Бас адилхан яг нөгөө IB-гийн шаардлагын дагуу хийсэн. За энэ тавцангууд бас адилхан нөгөө гал химийн бодсон төсвөртэй шатахгүй, урагдахгүй, хугарахгүй. За тэгээ ширээ болгон өөрийн юм угаалт ууртай. Эндээс урагчтай ажиллаж байна. Танхимын агаар руу туршилтын үед агаар нь орохгүйгээр туршилтын ууршсан нөгөө хортой бодисууд чинь энэгээр татах шүүгээр сорогдоод шууд шүүгдээд гарчихна гэсэн үг. Тэгээ энэ дотроо юмудаа хадгалж агаад хичээл дууссаны дараа багш арийнхаа нөгөө хадгалах шүүгээр зөөгөөд хийчихэр илүү нөгөө аюулгүй. Угаасаа нөгөө олон улсын лабораторийн шаардлага нь тэр байдаг. За тэгээ нүд угаагч гарын шөршөөр тий нар бүгд байж байгаа. Одоо шинэ сургууль IB хөтөлбөрийг хэрэгжүүлээд хэдэн жил болж байгаа вэ? За өнгөрсөн жил манайх эхний төгсөгчдөө төгсгсөн байна. Одоо 2 жилийн сургалттай шүү дээ. Тэгэхээр
энэ жил 3 дахь жил нь болж байна гэсэн үг. Эхний төгсгсөн сонгосон IP сурагчид маань 100% төгссөн. За тэднээс одоогоор яг сургуулиа шууд сонгогдсон байгаа нь 3 хүүхэд Японы их сургуульд 80-аас 100%-ийн тэтгэлгээр шууд хамрагдсан. IP диплом үзүүлээд тэгээд шууд илс орох хэрэгтэй байдаг. За. Хоёр хүүхэд маань Канадын сургуульд хүсэлтээ өгч гсэн байж байгаа. Тэгээд тэр нь удахгүй бас одоо энэ ковид намжчихаар болж байгаа. За энэ манай зураг төрслөг хөрлөг дизайны арт рум байж байна. За энд нөгөө сурагчдын зургийн, урлагийн зураг чадрын дугуйлангууд мичээлдэг. За артаа Үндсэн хичээл бас ороо явчих. үндсэн хичээл бас орно бүх ангидаа. Өрөө байна да. За энэ одоо нөгөө сурагчдын хийсэн бүтээлүүд баг шиг байна дугуйлангийн. Одоо хамгийн сүүл зурсан зураг миний санаж байгаагаар л энэ байна. Тэр ямар мундаг зураг вэ? Тий. Тэгэл энэ нөгөө Одоо энэ ч гэсэн сурагчдын бүтээл үү? тийм дандаа л нөгөө энэ мэдэхгүй. Энэ юу вэ? Ер нь бол сурагчдын өөрсдөө хийсэн бүтээлүүдэл тавьсан гэж. Энэ нөгөө зурдаг юм бол модельүүд нь багш. Энэ бас зурсан багш өөрсдөө. Маа нөгөө зургийн багш ч өөр бас айгуу гоё зурдаг. Мундаг залуу байдаг. Энд бүр ингээд хөөх юм өрөөний доторх чимэглэлийг тогтчлтыг бүр ингээд кедэр хийсэн биш. Өрөө хийсэн байна тий. Энэ Дубайнгийн сурагчдын дугуйлангийн юм багш. Ахлах анги руу болохоор илүү нөгөө уран зураг тал руугаа. Бага ангидаа болохоор ийм нөгөө хөдөлмөр бүтээлч тал руугаа илүү дугуйлан хичээлчдэг. Өнөөдөр сургуулаа биднэрт төвтөр танилцуулсан баярлалаа. Тэгээ маш нөгөө бодож ирснаас төсөөлж ирснаас аягүй том сургуулийн өргөтгөл бас барьж байгаа юм тий. Нийтдээ 1200 сурагчтай. 1200 гаруй сурагчтай 48 бүлэг. Нэг ангид өргөлт нь 25-аас 30 байдаг. Унджаар 25 хүүхэдтэй. Нэг ангид нэг одоо төвшөндөө хэдэн анги авч байгаа гэсэн үг. Нэгдүгээр ангид ажиллавал. За бага ангид бол 4-5 бүлэгтэй байдаг. За ахлах ангидаа бол 2-3 бүлэгтэй явж байгаа. Анх маан багш байгуулсан гэсэн те 17-8 жилийн өмнө байгуулахдаа ер нь ямар онцлогтой ямар жанжин шугамтай бодлоготойгоор энэ сургуулийг байгуулсан юм лөө. Ер нь одоо манай сургуулийн бусад сургуулиас ялгагдах үнэт зүйл гэхүү те. Тэр нь юу юм бэ? За анх манай ардын багш маам гэхээр хүмүүс андахгүй л те математикийн маам гэж. Тэгэхээр одоо түүний хийсэн одоо улсад оруулсан гавьяа бол одоо 11-р сургууль гэхээр хүмүүс бүр сайн мэддэг баг тий. Одоо ямар төвшөнд явж байна. Тэгээд одоо улсад хийх юма хийцэн. Дараа нь одоо өөрийнхөө одоо ингээд насан туршдаа цуглуулсан туршлага одоо мэдлэгээ бас ахаад ингээд дарчих хэцүү. Тэгэхээр багшийн хувьд бол яасан гэхээр 2003 онд тохиолдол бүрдээд яг хувийн сургууль байгуулж одоо өөрийнхөө арга туршлагыг бас ахаад түвэн дэлгэрүүлье. Өшөө олон газарт гэсэн ийм зорилгоор тэгээ яг математик гэдэг зүйлийг жинхэнэ мөн чанараар нь сурагчдад ойлгуулах, мэдрүүлэх, түүний гоо сайхан дурлуулах ийм зорилготой. Тэгээд дэлхийн одоо иргэдтэй одоо төвшин нэг байх үс хүүхдүүдийг бэлдэх зорилготой анхны сургуулийг байгуулсан. Ер нь бол эрхэм зорилго нь бол тэр. Тэгээд түүнээс хойш англи хэлээр ахаг үнзгэрсэн. Одоо 17 дахь жилдээ үйл ажиллагаа явж байхад бол манай англи хэл математикийн хөтөлбөр бол одоо дахин шинжлэгдээд одоо яг энэ жилийн хувьд бол 1-2 дугаар ангиас эхлээд шууд гүнзгий гэдэг юм уу те. Нөгөө стандарт хөтөлбөр дээр нэмэх нь дахиад нөгөө сургуулийн өөрийн одоо мэдлийн цагууд нэмэгдэж ордог. Тэр нь тэгэхээр англи хэл математикийн гүнзгий гэсэн сургалт явуулт юм ба шүү дээ. Тэгс үг. Тэгэхээр 1-р ангийн маань хүүхдүүд 7 хоногт хэдэн цаг англи хэл үзэх, хэдэн цаг математик үзэх? За ер нь бол англи хэл 6 цагаар явж байгаа баг ангиуд дээр. Тэгээд
нэгдүгээр анги бол ерөөсөө яг үсэг сурахтайгаа зэрэгцээд англиараа бас адилхан нөгөө аваа таних те. Нөгөө наазахын хиллэгүүд аваа дуудлага таниад ингээд зэрэгцээ явчихдаг. Тэгэхээр ямар ч нэгдүгээр ангийн төгсгөл гэхэд маань сургуулийн сурагчид англиараа уншдаг болчдөг, монголоор ч уншдаг болчдөг. Ингээд зэрэгцүүлээ явчихдаг. Энэ бол бас их үр дүнтэй байдаг л та. Угаасаа 6 настай хүүхдийн хэл сурах чадвар бол одоо дээд түвшинд байна гэж үздэг. Ер нь тэгэхээр энэ тал дээр бол одоо ямар ч тийм асуудал байдгүй. Математикийн хичээлийн хувьд үндсэн яг бага ангид судлах ёстой цаг дээр одоо яг 1-2 дугаар ангийн багш нарын хувьд өөрсдөө сонгон судлах гэдэг одоо хүүхдийг илүү нөгөө математик логик сэтгэлийг хөгжүүлэх тал дээр нь ажилладаг юм хөтөлбөртэй хичээл байдаг. Тэр нь бол 2-3 гэдэг 2 янзын цагтай тийм. Нэгдүгээр ангидаа 2 цаг, 2 дугаар ангидаа 3 цаг. Гэвчдэг юм нэмэлт цаг гэсэн үг шүү дээ. Математикийн сургалттай сургуулиудыг ажиллаад байхад ер нь нэлээ ингээд суулгадаг тий ачаалттай байх шиг харагддаг. Ер нь гэрийн даалгаврын хувьд ч гэдэг юм уу эсвэл математикийг тэгж заах аргын хувьд тий хэр их хүүхдийг шахт юм лөө. За манайх бас нэг онцлог гэдэг юм уу тий. Яг математикийн ийм бүр хит гүнзгийрсэн ийм биш бас одоо очиргүй математикаар ганцхан нэг талаар нь биш жигд хөгжүүлэх зорилготой. Хоёрт гэрийн даалгаврын үед бид нар сургууль өөрөө бүр гэрийн даалгаврын журамтай. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө хугацаануудаас хамаарат одоо жишээ нь энэ 7 хоногт одоо нэг хичээл сонгогдсон байлаа. Монгол хэл бол монгол хэлний л хичээлүүд даалгавар. Бусад хичээл нөхгүй нэ шүү дээ. Тэгээд урт хугацаанд. За дараагийнхад жишээ нь математик юм уу тий. Тэгээд тэрнтэй бусад хичээл давцахгүй. Энэ яг хөө хэр нөх хүүхдүүдэд илүү нөгөө нэг тэр хичээлдээ төвлөрч хийхтэй. Их олон хичээлийн даалгавар зэрэг их чинь төвхтэй шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр маань сургууль бүр журмалцсан байна. Гэрийн даалгаврын журамтай. Тэгээд яг энэ журмынхаа дагуу тэгээ өөх хэмжээ тий гүйцэтгэл эргээд шалгах бүх юм ингээд тодорхой журамтай байдаг болохоор энэ бол бас сурагчдад төдийлөн дарамт болдгоо бас их сайн тал гэж хараад байна. Түрүү нь өдөр хөнжүүлэлттэй гэжсэн. Тэгээ өдөр хөнжүүлэлтээр бас гэрийн даалгавраа хийлгээд харах тохиолдол байдгүй. Тийм, ер нь бол өдөр хөнжүүлэхийн гол зорилго чинь эцэг эхүүд бол нөгөө өдөр хөнжүүлэхийн багшаар нь туслуулад нөгөө өөрсдөө хачаалаас хөнгөвчлж штэ. Хийчлэх нь багштай хамтраад тэгээд дууссан цагтаас унтаж амарж агаад гэрт тарихад бол даалгаваргүй. Зорилго нь бол тэр өдөр хөнжүүлэх. Тэгэхээр эцэг эхүүдэд ч гэсэн энэ аягүй хэрэгтэй байдаг юм шиг үлээ. Түрүү нөгөө анги үзүүлээд явж байхад IB хөтөлбөр гэж ярьсан шүү дээ. Монголчууд ер нь эцэг эхчүүд маань Cambridge хөтөлбөрийн талаар сүүлийн жилүүд их сонсож байгаа. IB хөтөлбөр Cambridge хөтөлбөрөөс ямар ялгаатай, ямар онцлогтой хөтөлбөр байдгийг, Монголд өөр IB хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ямар сургуулиуд байд юм бэл. За IB хөтөлбөр гэдэг нь яг ямар учиртай хөтөлбөрийн гэдгийг нэхлээ ярих нь зөв байна. Ер нь бол дэлхийн 2 дугаар дайны дараа Швейцар Женевт нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдаад дэлхийн одоо улс бүрээсэлтийн төлөөлөлд очиж шүү дээ, гэр бүлээрээ очиж байна. Тэнгүүт одоо тэр олон үндэстний хүүхдүүдийг нэг сургуульд сурах хэрэгтэй болсон. Ер нь бол дэлхийн бүр том асуудал болж өссөн. Тэгээ энийг бол дэлхийн нүүбэс бүр ингээд зорилттойгоор дэлхийн эрдэмтдийг цуглуулад тусгайлан зориулсан яг тийм хөтөлбөр хийж эхэлсэн. Тэгээ 1968 онд одоо яг анх энэ хөтөлбөр бүрэн болоод ч одоо маш удаан хийж штэ. Тэгээ 68 онд энэ хөтөлбөр яг бүр зорилго нь бол тодорхой байгаа сте. Дэлхийн аль ч улсын ямар ч хэлтэй хүүхэд сурж болох хөтөлбөр аахгүй. Тэгээд их нарийн хийсэн маш олон улсын эрдэмт хамтарсан 68 оноос хойш гэдэг чинь одоо өдөө жил 2021 он болж байхад нэгч одоо яагаагүй солигдоогүй сайжруулалтууд л хийгдсэн. Ийм ерөөсөн маш доктортой хөтөлбөр аахгүй. Яг IB гэдэг нь юу юм гэхээр дэлхийн эрдэмтэд өөрсдөө нийлж дэлхийн иргэдтэй зориулсан ийм хөтөлбөр гэдгээр арай онцлог байдаг. Тэгээ бас илүү нөгөө сурагчдын чадамжийг хөгжүүлэх, иргэнийг нөгөө төлөвшүүлэхэд нь бэлддэг хөтөлбөр болохоор бас их ялгаатай байдаг. Яг харьцуулан харахаар бас ялгаа нь мэддэг л дээ. За Монголд за дэлхийд дээр гэж ярих юм бол 158 60-аад улсын 5200 гаруй сургууль IB хөтөлбөртэй байна.
Монголд бол 3 сургууль байна. За ISU гэдэг International School of Улаанбаатар, ESM байна. За тэгээд манайх тэр хоёроос нэг ялгаатай юм гэхээр IB хөтөлбөр хэрэгжүүлдэг цор ганц Монгол сургууль гэж байна. Яг нөгөө Монгол сургуулийнхаа, Монгол багш нарынхаа, Монгол хөтөлбөрийнхаа суурин дээр одоо IB тэнцэж авч чадсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дэлхийд дээр байдаг цор ганц Монгол IB сургууль гэж явдаг. Энэ бас их том ололттой. За тэгээд анх 16 оноос хойш одоо горилогч гэдэг юм тий. Горилсон. 18 онд 2 жилийн дараа хөтөлбөр аваад өнгөрсөн жил манай эхний төгсөгч төгссөн байж байгаа. За тэгээд тэр төгсөгчд бол 100% төгссөн. Тэгэхээр бас нэг рекорд гэдэг юм. IB-гаас бас хэлжлээсэн л. Сонгосон сурагчид нь 100% төгссөн сургууль. Хэцүү хөтөлбөр ахна шүү дээ. Тийм нөгөө яг нөгөө бакалаврын хөтөлбөрийн гэл одоо суурин шүү дээ. Тэгэхээр 10 жил их сургууль хоёрын бүр яг дундын хөтөлбөр учраас яг л сурагчдаас бүр маш их чадвар. Нэг IB-г төгсөөд гарч байгаа хүмүүс бүр зарим багш нарын нөгөө нэг хэлсэн үгнүүд байдаг л IB. Бүр докторийн хэмжээний юм бичээд төгсөж байгаа хүмүүс хүртэл байдаг гэдэг. Ер нь бол дунджаар дандаа л бакалаврын диплом, зарим сурагчид бүр чадвартайгууд мастерын диплом хүртэл хэмжээний юм хүртэл бичээд хамгаалаад дандаа диплом бичиж хамгаалт өгсдөг. Тийм тохиолдлууд хүртэл гарч ирсэн. Тэгэхээр бас их сурагчдыг их сайн хөгжүүлдэг хөтөлбөр. Тэгэхээр баг дунд ангидаа ингээд англи хэлийг ерөнхийдөө олон цагаар үзэж явж байгаад ахлах ангидаа IB хөтөлбөрийг сонгож суралцах боломжтой юм шүү дээ. Бүх хүүхдүүдийг IB хөтөлбөрт оруулах уу эсвэл тодорхой шалгуураар IB хөтөлбөрөөр явах хүүхдүүд нэг хүүхдүүд гээд шалгуулж авах уу? Тий. За ер нь бол нэгдүгээр ангиас орж байгаа бас нэг зорилго нь юу гэхээр сурагчид бүгдэнд нь боломж өгч байгаа. Хэлээ сур тий. Эхлээд хэлээ сурна. 3 дугаар ангиас манайх сайенсийн хичээлүүд нэмэгддэг. Гадаад багш нар дахиад ингээд сайенс орчдөг гэсэн. Тэгээд 6 дугаар ангиас дахиад IB хөтөлбөрийн математик бэлдсэн дахиад 2 цаг хичээл нэмэгдээ ороод ирдэг. Бас англиар. Тэгээ ингээд англи хичээлүүд нэмэгдэж явсаар хагаад 10 дугаар анги төгсөхт нь TOEFL-ийн шалгалт авдаг. Одоо TOEFL-ийн шалгалтын төвтэй хамтраа тий. Тэгээд тэр TOEFL Junior авчдаг. TOEFL Junior бол нэгдэх шалгуур. Өөрөөр хэлбэл одоо хэлний мэдлэг бол хамгийн чухал байна шүү дээ. Яг тэгээ олон улсын хөтөлбөрт сурах гэж байна. Бүх багш гадаад хэл дээр явчих учраас. За тэгээ хэлний шалгалтандаа тэнцсэн хүүхэд болгон элсэх хэрэгтэй. Тий. Тэгэхээр ерөөсөө нэг талдаа хүүхэд болгон элсэх хэрэгтэй. Тий. 20 бол байхгүй шүү дээ. Чадчихлаа хэлсэн гэсэн. TOEFL-ийн Junior-ыг өгөөд хэдэн оноос дээш мэж гэдгийг тэнцсэн гэдгийг хэдэн оноо ороод юм бэл. За 750-аас дээш байна тий. Тэгээд ороод ирснийхэн дараа дахиад нөгөө мэрэгжлийн хичээлүүд нь авна. Мэргэжлийн хичээлүүд нь дахиад яг нөгөө IB-гийнхаа критериээр авч штэ шалгалтаа. Тэнгүүт тэн дотроос шигшээд одоо зарим сурагчид нь хэрвээ хүсэлт өгвөл тийм ээ. Одоо тэнцэг байж болно штэ. Жишээ нь математикийн шалгалтанд унчлаа гэж хүсэлт өг. За эхний 3 сар би энийг нөхчихөн тий. Тэр тохиолдолд 3 сарын дараа ахаад нэг шалгалт аваад чим дөрвөлжлөл зурна. Үзэхгүй бол тэгээ гэрээ дуснаа гэдэг юм юм. Яг тэгэхээр IB ч өөрөө маш хатуу. Сурагчдаг тийм нэг ингээд инхрилээд байдаггүй. Яг удах тусмаа бүр их чангардаг хөтөлбөр учраас бид бол яг нөгөө иргэнийг өөрийн хариуцлагатай ойлгооднаас хүүхдүүдтэй тийм өөрсдөд нь ухамсарлуулах зорилгоор тэгдэг. Тэгээд яг IB-да тэнцээгүй гэд харамсах юм байхгүй. Тэр чинь Яшээ өөх ирэх нээлттэй. Монгол бүрэн дунд улс сурлын гэрчлэгийг авах ирэх нь бас нээлттэй. Зэрэг хос юутай төгсдөг. Хос дипломтой. Аль ч ангийн хүүхэд гэсэн үг шүү дээ. Үндсэн Монгол ангийн хүүхэд бол яг Монгол дипломтой төгснө. IB ангийн хүүхэд төгсөж чадах юм бол хос дипломтой. Олон улсын IB хөтөлбөр хэрэгжүүлдэг гэхээр нөгөө болгосон хүчин дээр сургуулиуд аяг асуудалтай юм шиг гадаад багш нар заалах шаардлагатай эсвэл англи хэл дээр заах чадвартай монгол багш нар хэрэгтэй гэх мэтчлэн тий. Танай болгосон хүчний хувьд хэдэн хувийн гадаад багш нар байдгийг IB хөтөлбөр заах төвчний монгол багш нар бас хичнээн байт юм болоо. За яа харахгүй нөө Монголд олон улсын хөтөлбөр дээр ганц тулгамддаг юм
багшийн асуудал байдаг. Тэгээ ер нь бол IB бол энэ тал дээр бас дэмждэг. Аль болох нөгөө сүлжээгээрээ дамжуулаад багш нар олж өгөх зорилготой. Тэгээд одоогоор манайх IB-гийн нийт сонгосон хичээл бол 8 хичээл явж байна. 8 хичээлийн 3 хичээл нь Монгол багш явж байна. 5 хичээл нь гадаад багш нар суурилж. За англи хэлний хичээл бол Монгол багш нар гэхдээ англи хэлний бас маш өндөр түвшний багш нар байж байгаа. Англиар ороод явчихна. Тийм дандаа англиар явчихна гэсэн үг. Математик, физик, хим 3 хичээл бол Монгол багштай. Гэхдээ яг нөгөө англи материал, англи хэрэглэлүүд дээрээ монголоор энэний бас нэг давуу тал байна л да. Яг би нэг IB-гийн зөвлөх нь бүр яг надад тэгж хэлж ирсэн. Шинжилгээ ухааны хичээлүүд бол тухайн хүүхдийн их хэл дээр орох нь үр дүнтэй байдаг. Зөвхөн тэр одоо хоёр дахь хэлээрээ ойлгож чадчих байх нь чухал. Тэгээ энэний үр дүнг бол өнгөрсөн жилийн төгсөлтөөс харсан л да. Математик, физикийн үнэлгээгээр бол маш өндөр гарч ирсэн. Тэгээ энэ дээр бол бас итгэлтэй байгаа. Тэгээд хоёрд маань сургууль бас болсон хүчнээ бол бэлдэж байгаа. Энэ IB ч өөрөө сургалттай. Яг ингээд нөгөө заах ирэх авахын тулд 3 дамжааны сургалтанд суудаг. Тэгээд дээрэс нь яг энэ IB-гийн багш нар чиглэсэн бас англи хэлний хичээлтэй. Яг тэр багш нар одоо англи хэлний сургалтын төвтэй гэрээтэй гэсэн. Тэгээд тэндээ яг 7 хоногт сургуулиас төлбөрийн төлөө те гэрээтэй тэгээ очиод английнхаа хичээл бас хамрагтаа явж байгаа гэсэн. Ингэж бас болсон хүчнээ бэлдэж байгаа. Дандаа гадны багш гэхгүйгээр. Зөв. Бусад одоо IB хөтөлбөр заадаг багш нараас бусад те баг тундын багш нар ер нь залуу багш нар олон байх уу? Дундаж наслалтны хэд байдаг юм бол доктор суурьшил гэж бас байдаг билээ шүү дээ. Одоо багш нар олон солигдоод байдаггүй юу? Тэр талаар. Тийм одоо маах ер нь 80 гаруй багштай. Тэрний за дунд ахлах ангийн багш нар бол бүр маш залуу. За одоо бүр хамгийн ахмад багш маань 50 байна уу та тий. Яг тэр дунд ахлахын төвшөнд тий. Багын багш нар бол ерөнхийдөө дундаж насныхан. Тий. Ер нь тэгээд дээрэс нь манай нийт багш нарын бараг 50% нь эрэгтэй. Оо за. Тий. Энэ бас их сонио. Манайх шиг энэ 40 гаруй эрэгтэй багштай сургууль ер нь байдгүй мэл. Тийм байна тий. Тий. Эрчүүд олонтой. Тэгээд залуучууд олонтой. Эрч хүчтэй. Эрч хүчтэй. Тий. Маш их тийм одоо буцалжил байдаг шүү дээ. Ер нь бол өдөр цаг бол өнгөрч байгаа мэддэгдвэл явчихдаг. Залуучууд ихтэй. Ер нь доктортай залуучууд гэхээр бас нөгөө аюух ажил сэлдэг энэ төр гэсэн ойлголт байдаг шүү дээ. Тэр нь гайгүй байдаг. Гайгүй шүү. Ер нь манай залуучууд одоо дунд чинь энэ жил нөгөө нэг би бүр тэрийг сайн санаж байна нөгөө сургууль хэдэн жил ажилласан талаар нэг судалгаа явуулсан. Тэгээ дунд чинь 8 жил байсан. Тэгэхээр чинь бага ингээ бол төсөгчтэй шүү дээ. Дунд чинь 8 жил гэхэр чинь ер нь бол одоо эндээс хэр доктортой байдаг нь харагдлаа байна. Тийм байна тий. Төлбөрийн хувьд ямар тийм бол одоо IB хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиуд чинь бас нэлээд өндөр төлбөртэй шүү дээ. Тий. Ер нь бол хүмүүс чинь IB ч гэлтгүй нэг гадны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлбөр нэмждэг шүү дээ. За манайх болохоор яг үндсэн Монгол одоо ангин тий төлбөрийн хувьд бол бага ангин 4 сая 200, дунд ангин 4 сая 400, ахлах ангидаа 4 сая 600 байдаг. За тэгээ зөвхөн IB анги дээр угаасаа нөгөө IB ангийн нөгөө багш нарын юу вэ те зардал IB ч өөрөө бас төлбөртэй өндөр төлбөртэй хөтөлбөр. Тэгэнгүүт тэрэн дээр бол 3 сая төгрөг нэмждэг. Тэгэл 7 сая. Тий. Ер нь бол 7 сая 600-аар IB-га хэрэгжүүлж байгаа гэсэн. Маш боломжтой. Тий. За тэгэхээр одоо манай 3 сар гэдэг чинь 3 сарын донд орчхоор 1-р анги маань бүртгэл хийж байгаа юм тий. Бэлтгэл ангид яг хизээний хооронд бүртгэж, бэлтгэл анги ямар хөө чамаар явагдах гэж байна. Онлайнаар явагдах уу, техмаар явагдах уу гэл. За сая 3 сарын 8-ны өдөр мартын 8-наар манайх онлайн бүртгэлээ нээчихсэн. Шинэ үе пэйж уудсан дээр шинэ үе Facebook пэйж уудас руу ороод тэнд онлайн бүртгүүлж болно. Эсвэл тэр пэйжээр зочлонгод доор нь манай холбогдох хүмүүсийн утасны дугаарууд байж байгаа. Тэрнтэй танилцаад
сурагчдаа онлайн бүртгэж байгаа. За бэлтгэл яаж бэлтгэгдэх талаар бол одоогоор одоо хэлэхэд боломжгүй. Яг тэгэхээр магадгүй 4 сараас танхимын сургалт нэгтгэж юм бол танхимаар явах бах. Онлайн байх хэсгийн тухайн үед нь мэддэгдэх баг. Тийм ба. Ер нь бол бэлтгэл бүлгийг бол хичээл үлдэл тэ. Яг нь сурагчдаа илүү дадлагжуулж тэ багштай танилцуулах юм тийм зорилгоор эцэг хүчтэй өөртөө хүсэлт их тавьдаг учраас энэ бол эргээд бас пэйжээрээ дамжуулж мэддэгдэх баг. Аа. Нодлонгийн бэлтгэл бүлэг бол онлайнаар явсан баг тийм. Тэгс нодлон онлайн бэлтгэл болсон. Онлайнаар явна гэвэл бэлтгэл нь бүр хангагдсан байгаа юм шүү дээ. Тийм. Ер нь бол манай онлайн систем бол бүрэн одоо бэлэн байж. Одоо манай сургалт чинь онлайнаар бүрэн явжсан. Энэ дээр бүх бэлтгэл хангагдсан. Ямар ч асуудал байхгүй. За 9 сараас хичээл ингээд жигдэрх юм бол манай шинэ үе сургууль маань одоо ингээд өргөтгөлөө бариад те энэ натурын зам дээр байрладаг байгаа. Эндээс аль чиглэл рүү автобус явах вэ? Автобусын төлбөр нь сая нөгөө үндсэн сургалтын төлбөрт маань ороог байх те тустай байх те ямар хөтөлбөртэй юм бол. Тийм манайх нэг автобусны чиглэлээ бол яг нөгөө яадаг л да тухайн жилийн сурагчдаас судалгаа авна. Тэгээд чиглэлээ тодорхойлоод ер нь бол бүх чиглэлд явдаг. Хаан сурагчд байна тий. Тэрийг бол нөгөө автобусны компани маань өөрсдөө чиглэлээд маршрута цагаа гаргаа өгчин. За тэрийг бол бид эцэг хүүхдтэй холбож өгөөд одоо нэгэсэндээ 100 маягийн юм тий. Гэрээтэй компанитай. Манайх бол яг өөрийн автобусгүй. Гэхдээ гэрээ компанитай. Яг нөгөө хүүхдийн автобусны. Тэгэхээр тэр компани өөрсдөө энэ зүйлсээ гаргаад өгчдөг. Тэгэхээр бүхэл чиглэлд явна гэсэн. Аа зөв. Үнэн нь бол дундчил байдаг бах тий. Тэр үнэн яг л адилхан. Бус сургалт адилхан л. Түрүү нөгөө нэг хоолны талаар ярьжсэн. Хоол маань өдрийн ямар үнэтэй байдаг юм ба сарын ч гэдэг юм уу? Яг дунд алхангийн бид нар нөгөө нэг зарим сургуулиуд чинь нэг тийм толон ч юм уу тийм эсвэл нөгөө үн багтаагаад байдаг шүү дээ. Тийм зүйл байхгүй чөлөөтэй. Ерөнхий нөгөө нэг ресторан маягаар хөссөн үедээ хүүхдүүд ороод дуртай хоолоо сонгоод нөөцсээс идчих болдог. Бага ангийн хувьд бол өдөр бүр хоолтой. Нөгөө өдийн хоол гэж ярьдаг шүү дээ. Тийм хоолтой байгаа. Хоолны үнэ нэг өдрийн хоол. Хоолны үн бол ерөнхийдөө 3000-аас 5000 хооронд байдаг. Ямар хоолноос хамаарат. Зөв зөв. За тэгээд эцэст нь бас асуух нэг зүйл байна л да. Тэр нь болохоор одоо ингээд амжилттай сургалтыг 10 хэдэн жил үргэлжлүүлээ явахад бас нөгөө эцэг эхийн оролцоо аягүй чухал гэдэг тий. Танай сургуулийн хувьд эцэг их багш энэ хүүхдийн дундын гурван холбоог яаж амжилттайгаар ингэж авч явдгийг ямархуу одоо тэр репортинг системтэй байдгийг эцэг эхчүүд зориулсан. Тий одоо ерөөсөл сургуулийн бас нэг тулгуур шүү дээ эцэг эхч тий. Тэгэхээр эцэг эхийн оролцоо бол маш чухал. Энэ дээр бид нар ямар арга хэмжээнд авдаг вэхээр за нэг жишээ ярихад эхлээд одоо хүүхдүүдийн одоо хамгийн их гоё дуртай хөгжүүлэх нэг зүйл бол урлагийн үзлэг гэдэг тийм. Бид тэд урлагийн үзлэгийн юм дээр бол эцэг эхүүд бол маш их идэвхтэй дэмжиж хамтарч оролцдог. Эргүүлээд бид нар тэр нөгөө сургуулийн хэмжээнд урлагийн үзлэг хийж дууссаны дараа заавал тайлан тоглолт хийдэг. Тэр нь яаж юм вэхээр танай хүүхдүүд ямар авьяастай юу сурж байгааг нь сургуулийн нийт эцэг эхүүдэд одоо энэ театртаа гэрээ гэдэг. Хамгийн сүүл манайх 19 онд контенталт хийжсэн. Зочдуудлын их танхимд. Тэнгүүт эцэг эхүүд бол тэндээс хүүхдүүдийнхэн за гоо зүй урлаг нэг юм байгаа юм байна гэдэг. Тэгээ энэгээрээ ингэ чинь. За хоёрт бид нар жилд 2 удаа нээлттэй алганы өдрөлөг зохино. Бүх эцэг эхүүд ирээд тэнд өссөн бүх багштайгаа ямар чиглэлээр юу талаар ярмаар байна. Зүгээр өссөн цагтаа ирээ те. Одоо тухайн өдрийн 2 өдөр зоогоо өгч штэ тэдээс тэдэн цаг гэдэг. Тэгээ тэр цагтаа ирээд ингээд нээлттэй алганы өдрөлийг бол тогтмол хийдэг 2. Ингэнгүүт эцэг эхүүд өөрсдийнхөө нөгөө мэдээ те гэсэн юм хүслээ ячна. За 3-т яадаг вэхээр багш нар эцэг эхүүд рүү улирал болгон сурагчдын талаар мэдээлэл өгчдөг. Нэг бүрчлэн. За одоо ангийн багш нар гэсэн үг шүү. За ингэж шүү, тэгж шүү те. Ийм байна, тийм байна. Ингээд мэдээлэлүүд өгчдөг байж байгаа. Тэгээд мэдээж өдөр тутмын бол харилцаа бол байнга байна. Одоо жишээ нь ингээл
За энэ хүүхд ингэмээр танай хүүхд гэдэг. Энэ бол уус аль сургууль байдаг л асуудал. Би л жоохон онцлог талаас нь ярьж байгаа юм шүү дээ. Ингэж хамтарч ажилладаг байж байгаа. Бас нэг эцэг эхчүүдийн санаа зовоодаг асуудал гэдэг чинь гээд альва нэг сургалтаар гүнзгийрсэн сургалтаа олонгууд олимпиад уралдаанд хэдэн хүүхдээ ингэж шгшиж аваад тэгээд тухайн хүүхдүүдийнхээ амжилтаар ерөнхийдөө тэг ингээд маркетинг хийгээд манай сургууль ийм амжилтаа гэдээ явж байгаа боловч цааталт нь яг гүйцэж тэр хэмжээнд явахгүй байгаа хүүхдүүд нь орхивчих гээд идэх тийм хүүхд болгондоо хэр тулж ажилладаг юм болоо тэр талаараа ямар бодлого баримталтай юм бэ? Тийм. За манай сургуулийн хувьд бол олимпиадаар нэлээж хичээлнэ. Гэхдээ нэг юу юм гэхээр олимпиадын багш нь тусдаа. Олимпиадын хүүхдүүд нь бас тусдаа. Одоо жишээ нь математик хичээлээр жишээ авал манай залуу багш байгаа. Яг одоо олимпиадаар чиглэл мэрэгччихсэн тийм. Бас манайд нэг улсын 5 удаагийн авраг багш бас байж идэг математик олимпиад. Тэр хоёр маань яадаг вэхээр яг нөгөө ангиас сонирхсон хүүхдүүдийг аваад хичээлийн бус цагаар гэсэн. Тусдаа кабинет үүсгээд бэлтээ авчдаг. За тэгээд тэн дээр бол одоо жишээ нь хамгийн сүүл болсон улсын олимпиадаас манайх 2 хүрэл медаль авсан. Гэхдээ бол бид ингэж нөгөө амжилттай сурагчдаараа маркетинг хийхээсээ илүү массаараа маркетинг хийх дуртай. Тийм болохоор нөгөө боловсролын үнэлгээнээс байнга шалгалт авдаг үнэлгээний төвөөс төвшин тогтоох. Тэргээр бол ерөөсөө манайх өөрсдөө шалгуулах дуртай. За байнгын ер нь бол дээгүүр байранд байж идэг. Тэгээ энэ нь бол одоо бидний өөрсдийн юу юм одоо бахархал юм. Гэхдээ одоо маркетинг гэж ярих юм бол маркетинг ер нь хийд юм да. Тийм нэг тийм сони ер нь бодоод хахад амнаас ам дамжаал хүрээд ирсэн. Тийм одоо яг би бүр санаж энэ жилүүдэд ер нь реклам хийжсэн удаа ер нь баг байдаг юм шүү. Тийм. Одоо баг манай анхных нь болох гэдэг байгаагүй юу? Тийм баг одоо ингэ. Өвн реклам биш. Тийм. Тэгэхээр одоо ингэ өргөтгөл барьж байгаа гэхээр шинээр нэмээд нэгдүгээр ангиас бусад ангиудад хүүхдүүд авч байгаа гэсэн үг үү? Эсвэл угаасаа хүүхд нь багтахгүй байгаа болохоор тийм ер нь бол яг хөө маань сургууль одоо сүүлийн жилүүдэд бүр эрчимтэй өсөж ин л хүүхдийн тоо. Тэгэнгүүт ялч одоо сая зөвхөн 1 2 дугаар ангийн өдөр ордог гэсэн бол 3 4 үг гэж орж ирээд. Тэгэнгүүт 3 4 дугаар ангийн өдрийн ээлжинд орох нь бас айгүй буруу байна. Тийм учраас өргөтгөл яаралтай хэрэгтэй болсон учраас тэрнээс бол нэмэлт элсэлтэнд зориулж юм уу бол биш. Энэ бол сурагчдынхаа энэ сургалтын бидний нөө эрхэм зорилгоо биелүүлэх гэсэн нэг тийм зүйл байгаа. Сурагчдын тухайн төлөө хийж. Тэгээ одоо бүх сурагч нэг ээлжинд орчин. Зөв. Илүү спейстэй тийм цай багтаамжтай нэг ээлжээр сэлүүх орохын тулд л ингэж хийж байгаа юм шиг тийм. Зөв. Гэтэ одоо ингээ манай влогийг үзээд хүүхдээ шилжүүлсэн ингээ сургууль хайж байгаа эцэгчүүд байж магадгүй шүү дээ. Тийм тохиолдолд та нар бусад нэгдүгээр ангиас бусад ангитай хүүхд хүлээн авч байгаа юм бол авсан тохиолдолд ямар шалгуураар авд юм болоо? Манайх нөө эсэлтийн журамтай. Тэрэн дээр нөө монгол хэл нэгт. Яа тэгэхээр одоо их хэл байна те. Тэгээ математик, англи хэл гэсэн 3 хичээлээр заавал шалгалт өгнө. Тэгээд тэнцсэн сурагчтай ярилцлага энэ 2 дугаар шатна. Одоо тухайн сурагчийн хандлага тий зорилго хүсэл нь юу юм сонгож байгаа одоо ямар учраас сонгож байгаа юм те. Тэр тал дээр нь ярилцаж үзээд үнэхээр сурагч сургуульд те чин хүсэлтэй байна. Тэгээд тэнцчихвэл бид бол элсүүлж авдаг байна. Гэхдээ зарим анги дээр авдаг нөө жилээс хамаарат одоо өнгөрсөн жил жишээ нь манай 6 дугаар анги элсэлт аваагүй. Яг тэгэхээр дүүрэн байсан гэсэн. Тийм. Тэгэхээр бид нар нөгөө нэг үндсэн анги дүүргэлт бол 25 гэдэг. За 25-аас 30 гэж үзэж байгаа. Тэгэхээр тэрнээс хэтэрхэл юм бол элсэлтээ зогсоочдөг. Тэгэхээр яг аль анги дээр хэд байна гэдгийг бол одоо менежер, сургалтын менежерүүд маань тооцож үзээд яг тэд нар дээр л нэг цөөн тооны юм зарладаг баг. Тэгэл тухайн үедээ зарлаа явна. Тэгээд сурагчд ирээд шалгалтаа үйлсдэг. За хэвээр баярлалаа. Ер нь бол миний зүгээс асуух асуултууд баслаа. Эдрийг минь бас юунитер манай сургуулийг бас танилцах гэж үзэх гэж ирсэнд маш их баярлалаа. Тэгээ би ч гэсэн сургуулаа танилцуулахдаа бас бахархалтай байлаа. Яа тэгэхээр бас миний бахархдаг зүйлс юм нэг л те. Сургуулаараа байнга бахархаж байна. Тэгээд сургуулийнхаа бас нэгэн хэсгээс танилцсан да баяртай байна. Баярлалаа.
биддэрт сургуулаа танилцуулаад шинэ сургуулийн талаар дэлгэрэнгүй тэр бүр сонсогдоод байдгүй чухал мэдээлүүд өгсөнд баярлалаа. Тэгээд цааш байх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа.